Монгол төр ер нь одоо яг одоо энэ цаг үед төрийн үнээр дутж байна. Улс төрчид, уралдаанчид тийм ээ. Улс төрийн оргил руу тэмүүлэх хэсгээр дүрчлээ. Одоо яаж ийм гэхээр гадаа амьдрал ямар байгааг ерөөсө бодох сонирхол эднэрт алга. Яаж засгаа доктортой байх вэ? Яаж сонгуульд ялах вэ? Тэрний төлөө яаж өнөөдөр төсвийн орлогоо бүрдүүлэх вэ? Эннээс өөр юм харахаа болсон байна. Болцсон байна. Яг яаж өрхийн амжиргаагаа сайжруулах вэ? Өрх бүрийн орлогыг яаж 5-10 мянган төгрөгөөр ч хамаагүй нэмэгдүүлэх вэ гэж бодохгүй байна. Сэтгэлээсээ шүү, ерөөсө бодохгүй байна. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх гэхээр төсвийн орлого тасарнаа л гэдэг ганц айцтай байна. Юунаас айж байна гэхээр төсвийн орлого тасархаас айж байна. Амьдралын амжиргаа тасархаас биш. Тэрийн төрийн байга зорилго юу болж таарах вэ? Тийм ээ. Тэгэл бид нар чинь энэ амжиргаа болгоныг сайжруулахын төлөө өрх болгоны өнөөдрийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө төр байгаа штэ. Тэргээ хийхгүй. Ингээ ярихаар өөдөөс попрот нэг ч шалтгаан. Үгүй та нар ингээд нэг талдаа 100 гараараа цалин тэтгэвэр нэмье гэж орж ирчээд баруун гараараа татвараа багасга, татварын буцаа олголтоо нэмгээд штэ. Тэгээ энэ хоёрыг чинь хоёр хүслийг чинь уулзахгүй штэ хоорондоо. Бити попротыг загнаад байгаа. Их хурлын энэ дээрээс хүртэл. Гэтэл бид нарыг татвараа багасга, татварын буцаа олголтоо нэм өрхөд очих бодит орлогыг өсгөх тал дээр анхаар. Өсөг гэдэг нь 100 мянгаар гээгүй шүү дээ. 5-10 мянга ч гэсэн тэрний ард талд нэг хил төмс зарж байгаа хүний амьдрал хүртэл байдаг. Бизнес өөрөө тэгж явдаг. Зах зээл өөрөө тэгж амьд байдаг. Ингээ ярихаар өөдөөс зүгээр урсгал зардал буюу төрийн даадаг одоо төрд ажиллаж байгаа төрийн өмнөөс үүрэг хүлээгээд ажиллаж байгаа хүмүүсийн цалин болон бусад ахмадуудын тэтгэвэр гэдэг өөрөөр хэлбэл яг хайрладаг хүндэлдэг хүмүүсийнх нь цалин тэтгэвэр чинь болохгүй шүү гэж өөдөөс хэлээд байгаа. Тэгээ өчтөр би байнга орон дээр харуулсан ийм зузаан цаас. Зүгээр 2026 онд газарт болох гэж байгаа мөнгөний хэмжээ. Анх газарт болъё гэж орж ирж байгаа мөнгөний хэмжээ нь 11 их найт төгрөг байсан. 26 онд 3.5 их найт төгрөг газарт болъё гэд жагсаалтаа баталсан. Одоо тэр болох ажиллагааны энэ хавраас эхэлсэн. Энийгээ та нар яагаад ярихгүй байгаа юм бэ? Энийгээ танаад төвчээд үнэхээр энэ айл мөнгөгүй байгаа юм бол тансаглалаа зогсоогоод мэдээллийн иргэдэд мэдээлэл өгөх төвийн барилгаа зогсоогоод соёлын төвөө төр азнаад тэр их хуралдаа гээд юу нь мэддэхгүй байгууламжийнхаа нэмэлт санхүүжилтийг татаад төр нь бясалганы үйлдвэр сүүний үйлдвэр хийнэ гэж явхаа болоод тэгээд татварын буцаа олголтоо жоохон нэмээд өрхүүдэд дэмжиж хэлсэн байхгүй. Тэнгүү тэр хэсгийг ярихгүй баг. Яагаад? Яагаад гэвэл тэрийг гишүүдэд хувааж өгөөд гишүүдэн тойрогтой нэг байшин бариад хөдөө орон нутагт хаана гэдэг нэг байшин бариад туу цаачлаад тэгээд дараагийн сонгуульд ялна. Тэр хүслийг нь хангаж өгснөөрөө энэ засгийн газар тогтвортой байна. Өөрөөр хэлэх юм бол Монголын төр өнөөдөр яг энэ тойрог дотор л явж байна. Тэгэхээр Монголын төр өнөөдөр улс төрчдөр дүүрсэн яг төрийн хар хүн төрийн үнээр дутж байна. Яг үндсэн дүгнэлт нь бол энэ байна гэж.